За би өнөөдөр та нарт салмон буюу яргаа загшрахтай хэрэгэлдэг нэг шинэ арга сурсан манай хүн битээр сүүлийн 2 жил баг хэрэгжилж байгаа. Тэрийг танилцуулъягээд за энэ нь юу вэ гэхээр ийм сайдар мод гэдэг ийм мод байгаа. Ийм гоё үнэртэй. Тэгээд одоо мах шарах, загас шарахтай янз бүрийн нөгөө гоё юм амталсан үнэртэй тийм юм моднод байдаг. Зарим нь бүр шатаадагч байдаг. Энэ болохоор ийм томороо тэгээд усанд ингээд 30 минутын өмнө усанд дэвтэгээрэй гэж байгаа. Би бол ер нь баг цаг хийчдэг. Манайд яг бүтнээрээ ингээд ордог сав байдаггүй. Тэгэхээр ингээд талаар нь ингээд дараа тавьчихсан. За тэгээд энийгээ ингээд сайн норгоод энэ норгодог нь нөгөө нэг гэрэл дээр нөгөө шатаахгүй тулд ингээд сайн ингэж норгож байгаа. Тэг ингээд хүнд юмар даруулаад тавьчихсан. Тэгээд энэ дээрээ загсан амтлаад гоё тавиад шарахаар загсанд маань маш гоё амт үнэр шингэсэн байдаг. Нэг ийм аргаар ингээд сүүлийн үед манай нөхөр яргаа загс гэрэлддэг болоод өстой маш гоё үнэр амттай болдог. Та нарт тэгэд энэ аргыг хэрэгжүүлээд үзээрэй. Одоо би загсан амтлах гэж байна. Загсан амны 30 минутын өмнө амтлаад тэгээд модоо бэлэн болонгууд модон дээрээ тавиад гэрэл дээр шарна.